За ямархан сэдвийн хүрээнд нь өвгөөс нь асууж лавлах хүчиг нь байх юм дээр мэн. За таны өөр болоочтой энэ талаар хэлэлцээд таны өөр болооч нэг юм санаа гарсан. Голомтын заслаг гэдэг. Өнөө цаг үед нэг асуудал гарч байгаа гэхээр гэр голомтонд энэ айл өрхөд энэ хэрүүл маргаан зодон зохион хичэрхийлэл гэх мэт асуудлууд их гарч байна. Харталт сэрдэлт нэг гэртээ тоохгүй байгаад байна. Тэгэхээр одоо энэ голомтоо яаж засах вэ? Галаа яаж тавих вэ? Гэх мэт энэ бас ялчгүй өр хүүхдтэй бас их холбогдоод явахлах. Тэгээ нэг энэ сэдвэр хөрдөлтөд энэ орчин цаг үед монголчуудад бол энэ асуудал их түгээмэл байгаа болов. Ад жаргалтай амгалан гэр бүл ихэд их байгаа бол ерөнхийдөө ховор байгаа болов гэж нэг таамаглаад байна. Тэгээд энэ талаар нэг өрс балчруудтай зөвлөгөө чиглүүлэх юм уу тийм хэрэгтэй хэлүүлэх зохистой болов гэж бодож байна. Наа. Голомтод толгомдож байгаа голомтын асуудал үйл ойлголцоод түнжин хэмээх нь хагаралтай энэ бол айлч цаг үед байсаар л байсан юм байна. Цаашид жисэн байсаар л байна. Хугасаа хүмүүний өөрийнх нь аран шин юм шүү дээ юм байна. Харин өнөхөнтэй голомтод толгомдоод байгаа нүүрлээд байгаа харанхуй хүйтэн химиг хэрүүлийн бозрыг хэрхэн ямар арга замаар нь тэгшилж гал голомтынхон халуун химиг бат барих вэ гэдэгтэл арга замууд л талаар нь өрсүүдэд хайлтыг таармана. Угаасан хүмүүн мэгч нь өөрөө айлва харилцаанд ороход өөрийн харсан үнцэг болоод өрөөлийн харсан үнцгүүд нүүрэлдэж мөргөлдөж үүнийг комент төвшөнд буюу харилцааны хөгдөр асуудал болгож хүндрүүлэх үү эсвэл шийдэл болгож хөглөх үү гэдэг дээр л энэ тарих гавлал жаахан аштаж хоошиг савсах уур хилэнгийн тэр агшин дарж бодлоо зэслэх юм болоо энэ голомтод хүрээнд байгаа сэв богшин болоо хүйтэн салхийг өрөөлийн тусламжгүйгээр өөрийнхөө хэм хэмжээнд аргалаа засаад явчихж болно шүү дээ өрсөд байна. За хүмүүний зүрхэн хүлтэмэг чинь өөрөө галан орчилтай тийм үү? Зүрхэн дэх гал нь энэ голомтын галтайгаа шууд холбоотой байдаг юм байна. Гэрийн ноён нуруу болох толгуур хүмүүс болох эцэг хүмүүс гэрийн түшиг болох эдий хүмүүс энэ хоёр хүмүүний зүрхэн галын хэмнэ голомтынхон галын хэмийг тэтгэж байдаг шүү дээ. Мөнтэй балчир өрсүүд нь мэндлээд гараад ирвэл эдгээр өрсүүдийн зүрхэн хэмнэ бас голомтынхон галын хэмэнд нэг цол болж байдаг. Тэгэхээр галын дэглэг чинь байна да. Толгон дээрх галын тэр сэв балтаг гомдол цухалдала зүрхэнд хорсон хий бурдаг гэж энэ гал дээр тойлон мэт тусгалж байдаг учраас өөрөөр хэлбэл энэ зүрхнийхэн хүйтэн салхи тэр хүйтэн химиг засаж тэтгэх зан үйл нь гадаад олчин буюу толгон дээрх гал дээр илэрч байдаг тул түүнийг нь ойн сэтгэлийн химээр нь зан үйлээр нь ёсчлон үлдэж болгоод юм шүү дээ. За тэгвэл өнөө цагт нь дөрвөлжин хараа балгадад давхарлаад ажиллаж байгаа олон өрсөд байгаа шүү дээ. Тэнд нь гал голомт гэж өнөө инсэн болгоорын зайд нь өнөө
галтгаа гэдэг үлээ. Тэр орон зайд байгаа гэж үзэвлээ. Тэрэн галын химээг над хэндэн орон зайд хүлээж авчаа. Тэр орон зайг нь цэвэр болоод цэгцтэй байлгахаас иххүүдээ өрмөн. За ерөнхийдөө болоо голомтын заслыг галын заслаас эхэлнэ өрсөд байна. Тэгэхээр дөрвөлжин болгодын айл өрх бүлтэд галын бяцхан өөрсдийн хэмжээний заслыг хийхин тулд тийм үү? Саран дүүргэлтийн хугацааг тооцоод саран дүүргэлт гэдэг чинь нөө шинэ сар буюу эхлэх сар. Тэргэлтийн сар буюу дүүргэлтийн сар. Нөө та урсын нэрийг ойлгомжтой тайлбарлал шинийн нэгнээс шинийн 15-ны хооронд гэсэн үг шүү дээ тухайн сарын. За тэр үеэр баримжаал бол сар дүүргэлтийн үед буюу өнөө тэрэг сартаа тийм голомтынхан хүрээнд бяцхан галын тавилга хийгээд гингүй. Тэгэхээр ерөнхийдөө өв уламжлал, өв соёлоо бодсон ч тэр жижигхэн ер нь бол гал дөөлөнд хайлж урсангүй ган төмрөөр нь тулг зөхүүлж голомттой бүтээл гэж хэлсэн дээр болоо та. Ямар тач гэсэн олон удаагийн гал голомтод тахилга үлдэхэд уунаж нуурахаар үл тимэн байх. Ган төмрөөс нь тулг гэж голомттой зөхөөд. За хамгийн чухал нь галын аюулгүй байдлыг та өрсөн сайн болгох хэрэгтэй. Гал хэмээх чинь өөрийн харминх халуун чанартай байдаг учраас доошоо болоод дэшигийн халуун элчийн төөндөг учраас галаа харагдаж тахихад доошоо гал алдамгүй байх талаас нь бас бодолцохоор хэрэгтэй. Тийм үү? За тэгэхээр бяцхан хэмжээний голомтон дээр толгондоо хатаасан жижигхэн модны зам бол байж болж байна. Эсвэл хос модны үс байж болж байна. Эсвэл арцуд мод байж болж байна тийм үү? Юм таажсан галаасж болох тийм үү? Модоор галаа бадрахад бүлэрийн галаан тойрч алдаа мэхийн яслаад гэрэн эзэн галаан сайхан ерөөж голомтой ерөөж ерөөлийн хідэн өнгө хураалхад мөлийн өрсүүд нь дагаад хураалж ингээд галаан баясгахтаа шал тос өнөртөнгээр нь сайхан галдаа ундаалаа болж шүү дээ. За тэгээд галдаа аюулгүй шиг байна өрсөд. Хамаагийн багтаа тавантай айлгой шиг бүтэнтэй барьж хэрэгтэй. Үүнтэй нэ ээжийн тухай дуу, аавын тухай дуу, хань ижлийн тухай дуу, өрийн тухай дуу, орон хаан дуу гэдэг ямар тааж гэсэн 5 айлгой шиг бүтэнтэй бол тараан сайхан галдаан зориулаад барьж хэрэгтэй. Чи бодоод үзтээ өрмөн. Чиний хамгийн ойр дотны хүмүүс чамд зориулж нэг сайхан айлгой шиг бариад эсвэл шүлэг тэрлэгч юм уу? Тэгвэл чамд ямар санагдав? Үгээр илэрхийлэхэд хэцүү юм да. Гэтэл сэтгэл дүүрээд жоохон нулимс жоохон цэглэх нэлээд шүү дээ. Аа да. Чингээд тэр цаг үед удмын өвгдээцүүд нь болоод энэ голомтын сахиул гэж байна уу мэн. Энэ үед та урсын бэлдэж зэгсэн тэр галан синтедэн залардаг юм шүү дээ. За галан синтедэн залрах үед нь ашиг айлгуухан бариад голомт өргөөгөө өрөөгөөд ирэхээр зүрхний чин галын хэмээ тэтгэгдээд ирнэ гэсэн үг. Лохомжтой та. Ингээд голомт удмын сахиулын галын хэм зүрхний галын хэм нэгэн хэм дороод ирэхэд энэ голомтод бүгссэн жавар хүтэн салхи аливаа бүгшнлүүд гал дээр галын халуун элчинд цэвэрлэгддэг гэсэн үг шүү дээ. Үүнийг та усудаа хэд их ёсорхож хэд их хүндэл тусгаж энэ ингэдэг тэр тэгдэг ингүүл болохгүй тэгж болохгүй гэдэл хайрцаглаад ирвэл энэ бол дүр эсгсэн жайг болно. Дүрт жайг. Энэ сэтгэлийн хүүгээс ундраагүй таглаг болоод ирвэл зүгээр л нэг галасаад болоод юм болж тийм үү. Тэгэхээр энийг та орсууд сэтгэлээсээ үлдэн байж хийхин тулд хаанаас эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Бэлтгэл үйл ажиллагааны хэсэглээ шүү дээ. Эхлээд өргөө хотлоон цэгцлээд галаа тахих үедээ сайхан Монгол
хов цаан өмсөглөөд тийм үү. Урдаар веб түмжингэн болоод одоо хэдүүлээ галаан байсгаж энэ голомтон зайхан зас юу гэж шийдэлт хүрээд эхлээд зөөр бэлтгэлүүдээ аяндаа хийхэд цаашид яаж аяглаад авч явах тэр хөг зон ч нөрөө ургаад гараад ирнэ өрсөд байна. Хүнээс асуултгүй гэсэн үг. Хэн нэгэн бүрсэс, хэн нэгэн зарим удган эсвэл хоорогдсон номтон үзмж хөг зөнтэй өрсөд асуухаас илт өөрийнхөө хөг зөнгөөр хөглөгдөх тусмаа галын тахлах хэлүүтэй зөв сайхан болно өрсөд. Голомтын хэмжээний галын тахлах яриад байгаа юм шүү байна. Ахын та өрсийн мэдлээс давсан болоод ухааны зараа хөрөнгөгүй, бодлын үзүр баримгүй, удмын үе дамцсан болоод эсвэл нэлээд хохиролтой галын балтаа байвал тэнгэр онгодон залаасан зөв сайхан яваа зайран утган өрсүүдээс чимээлэж онгод тэнгэрүүдийн хүндэтгэж өргөө хотлын эхлээд урьдчилан зорж тийм үү. Тахил шүтэнд нь гурван тай зүйлийг нь улаач өөрийнх нь үйлдэх болоод онгодынх нь үйлдэх тэмтэй гурван зүйлийг нь тахилд нь бариад учир явдлаа мэдүүлээд эхлээд онгод тэнгэрийн тахилыг хөндлөөд улаач үрстэй үүлийг мэдүүлээд гал голомтыг үйл хэрэгээ дараад нь хэл учирлаад тайлчих болоо. Онгод тэнгэрүүд нь уйлж зөвлөж та өрсийн харж чадаагүй арын уулын цаадхыг нь уул устай нь орог төрөлтэй нь учиг явдлыг нь тайлаад байна. Ямархан дан зан үлийг нь ямархан тай галын тахилхыг ийхийг нь очиглаад хэлнэ шүү дээ. Тийм үү? Тэгэхээр бүх зүйл хамгийн эхлэл суурь нь хүндэтгэл бэлтгэлээс эхэлдэг юм шүү дээ өрсөд байна. Тэгмгүй яалбтай юм шиг чи улаач зайран бидний асуудлыг шийдэж өг. Бидний тоогооны асуудлыг шийдэж өг. Чамаа гомдохгүй мөнгө төгрөгийг чинь хангалттай гэдэл хүндэтгэлгүй хандаад ирвэл ямар ч улаачгүй ч үгүй шүү дээ тийм үү. Тэгэхээр хүмүүнтэй харилцаа үүдээс өмнөхлөөд хүмүүнийг хүндэлж хэрэг ядлаа мэдүүлж үйл хэрэгэнд тодолж үйлдэх хүлээгээ хэмийг хамтдаа агсан байж дараагийн үйлэнд ордог болоос алвттай юм шиг дахирангүй хандаад байвал ямар ч үйлэнд дөрөхгүй шүү дээ тийм үү. Тэгэхээр та өрсөдөө энийг сайн бодолцох хэрэгтэй. За жаахан халирч уу яав. Тэгэхээр голомдын тахилгыг ерөнхийдөө бол ингэж үлдэж болох нэ. За бултаар олноороо байгаад гэр бүлийн гишүүд бүгдээрээ хоромжуулах боломжгүй хүмүүний амьдралд янз бүр алинч тэрхүү тийм үү. Хаа нэгтэй нэг хэн нэгэн өрн холын үлэнд морцсон ч байж болно. Галын тахилгыг бултаараа хийж чадамгүй ч гэсэн хийх шаардлагатай уйгаач юм тийм үү. Тэр үед гэрэн эзэгтэй хүмүүс гэргий ижийн тэр хүмүүс галаа өөрөө хуваараа галаа сайхан аргадаж галтаагаа хэлцэх цан үлийнэ. Уучг нь эмэгтэй хүмүүс гэдэг чинь өөрөө бэлэг талын хүмүүс байдаг. Илүү хөг зөнтөн байдаг. Элчүүдийг бодвол. Тэгэхээр галаа яг л төрөөнийхөө айлцаар толгондоо сайхан бицаан галбатраагаад голомтод нөөрлсөн, голомтод учирсан, голомтод тулгамдсан аюул, осол, асуудал бүхэн хүмүүнд хэлэхээс хэлж чадамгүй тэр дотоод сэтгэлийнхэн учийг галдаа сайхан мэдүүлж дотоод сэтгэлээ уудлах хэрэгтэй байдаг. Ингээд ирэхээр галын туйлцах хөдөлгөөн, галын ивэлзүр хөдөлгөөнд тэр дотоод хөнгөөр гэргийн хүмүүнд нь гэрээ хэрхэн гүйгүүлэх аргыг нийлж асуудлын учийг хэрхэнтэй тайлах учгийн зангилааг нь тайлж тэрхэн талдаа дэлхийн дүүргэж өгт юм шиг байна. Тэгээд ирэхээр за та би нэг хэм учгаар энэ үлийг ингэж засаж болох юм байна гэдэг 10 ухааныг дараад нь галаасаа авна гэсэн үг. Бидний цаг үед бол айл өрг болон гэр хэдэн галтайгаа хайцж галаас нь мэдээлэл авч голомтынхаа үйл хэрэг хүчийг нь өөртөө болгоод л явдаг байсан шүү дээ. Юм байна. Энэ дэр даалчгүй ирэм гэлтгүй ер нь бараг бүх хүн хийж болно. Болно. Голомттой арай зай.
Харайлалтай хинж хийж болно шүү дээ. Галыг сэтгэл гэж бодож өөрийн дотоод сэтгэлийн орон зайг тэр хэмийг гал дээр тосоолон болгож хамгийн дотн хүмүүнтэй дотножил явж байгаа юм шиг л галтайгаа бодлоо яаж харилцаж болмоор байна тэр хөгөөр харилцсан шүү дээ. Хажуу дэргэд хүн баймгүй болоо ичиж яах заах зүйлгүй юм бол сайхан хүмүүнтэй харилцаж байгаа юм шиг л ярилцаж болно. Эсвэл бодлороо харилцаад хөгөн дүүлдэг бол бодлороо харилцаж болно. Эсвэл аялгүй гişгэн бариад хөгөн дүүлдэг бол аялгүй гişгэн барьж болно. Ямар тайч гэсэн. Энэ голомтод тулгуур асуудлыг галын эзэдүүдэд мэдүүлэх зангуулыг хийх хэрэгтэй байд юм аа. За, одоо жаахан арга талын зүйлийг ярилцъя та ормаа. За тэгээ. За, энэ нээхэн энэ орон зайд хүмүүний олонний хөл холхиж, олон тойн асуудал, олон тойн учраа, олон хэм гэж бодолд хоргоод идэх шүү дээ. Алга бүлэндээ молдоод ямар нэгэн байдал хүмүүнтэй хэл амдруулээд тэр уур хилэнгийн хэмийг биедээ ораагаад өргөөгээрээ зорход тэр уур хилэнгийн тэр хэмийг үүднийх орхоос өмнө гаргаж сурах хэрэгтэй байдаг юм. Өөрөөр хэлбэл гадны асуудлыг тэр уур хилэнг ямар ч л байсан голомтод орхоос өмнө гаргаж сурчих юм бол голомтод тэр гадны хэмийн цохилтонд үлдэх нь арай бага байдаг гэсэн үг шүү дээ. Энгийн харилцааны жишээн дээр айлтвалаа. Хэн нэгэн хүмүүний гүтгэлгч юм уу дайралд хэмийн цохилтонд үлдэх хэрүүл оруулалт бол тэр уур гэдэг чинь биед хоролдоод ирэхэд тэрийг гаргах шаардлагатай бол тийм үү? Тэрийг гаргаж чадамгүй гэртээ голомтонд өргөнд орчоод хүүхдүүдтэй юм уу өхнөртэй гаргах чинь шүү дээ. Гаргахын тулд. Яагаад гэвэл хэм холдон солилцдог орон зай байдаг учраас. Тэгэхээр бухимдал хэрүүлгээ чинь тэнд нь гараад идэг шүү дээ. Тэгэхээр тэрийг хувийнхээ үнднээс тэр хэмийг яаж биеэс хохирол багтаагаар гаргаж сурах вэ гэдэг. Тийм арга барил суралцах хэрэгтэй болж байна. Зүгээр миний нэг дуулж исэн арга барил гэвэл нэг хүмүүс нэг сонсохгүй газар очиж арилгах. Эсвэл ямар нэгэн юм шок өнө хүди юм ингэ цохиж байх юм уу те. Эсвэл инээж ханиаж хөрж эсвэл нөгөө ууралсан бол тэр хүнтэйгээ эвлэрэх ч юм уу те яаж хийж байгаад нэг буруу хөвгөн дээр харахгүй хөгөө нийлүүлж гарах ч юм уу. Нэг иймэрхүү аргачлалууд бол байна те. Тэрнээс өөр одоохонд бол нэг өөр арга болоод байна бохоггүй. Айда өөрөөр чинээхээр айлдж байгаа энэ аргачлал бол шуудаар гаргаж байгаа арга. Хэмийг шуудаар гаргаж байгаа гэсэн шүү дээ. Энэ нь бол хохирол ерөнхийдөө багтай. Ерөнхийдөө бол энэ уур бухимдлыг өөр хүмүүнд хүргөхгүйгээр бусдыг хохирохгүйгээр шууд байдлаар гаргаж байгаа арга байна. За өвөн миний айлдж байгаа арга бол хувиргах арга байна урмын. Тэр уур бухимдлын хэм одоо энэ саман бодлын хэмийг голомтод оруулахгүйгээр хувиргаж задлан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ сэтгэл зүйн асуудал яригдана гэсэн үг. Гэтэл өрсүүд нь муухай аш гарамгүй, уур бухимдлаа гарамгүйгээ дотор хавд алчаад байдаг шүү дээ. Энэ бол буруу өрсүүд байна. Тэр хэмийг ямар нэгэн байдлаар гаргаж биеэс зайлуулж хүнтэй зэксэл хэрэгтэй болчихно. Тийм үү? Тэгэхгүй богшаагаад байвал өвчин болно шүү дээ. Хавд арсан учраас. За хувиргах аргын талаар гэвэл амьсгалж байх чимээг сануулдгаа. Тэглээ. Амьсгалаараа хувиргаж гаргана гэсэн үг. Хамраараа гүнтэй сайхан цээж дүүрэн амьсгал авч биеэрэн тэр эргэн тойрон хий тэр хүчил тэр чимээг тэр хийг биеэрээ дүүргэж би дотор байгаа тэрэн гомдол тонирхал юу ч хийж болно тийм үү.
бид байж болохгүй тэр хэмийг буцааж гаргах төсөөлөн бодохын арга байна. Үүнийг та өрсөд заримдаа өөрсдөө мэдлгүй хийдэг шүү дээ. Нэг их санаа алдаад тийм үү? Үндэ хэрэлцсийн дараа эсвэл ам зурсны дараа ч юм уу. Явн нэгэн буруу зүйл нэг цохилттой хэмтэн үеийн дараа нэг их санаа алддаг шүү дээ. Үүнийг ухамсартайгаар хийнэ гэсэн үг. Энэ амьсгал нь ултаан байгаад гүнтэй байгаад доорхойж татамж нь 9 тонн утаан байгаад уур сайхан гараадал хэм хөврөн шүү дээ. Их ингийн байгаа зурна. Нэг олон зүйл шаардлагагүй. Олчин цагт өрсөд утаач янжуурыг хариунтай татаад байгаагийн үчигэн тэр шүү дээ. Этэл яг мөн чанартай бол утаа янжуур нь хий бухсмлыг гаргаад байгаа бос. Харин тэр утаа янжуураар нь дамнагдаад үнтэй амьсгалж байгаа тэр амьсгал чинь бухсмлыг чинь гаргаад байгаа шүү дээ. Одоо хож байна. Сэнтлээ өстө бодож байгааг бол. Тэгэхээр тэр янжууртай байна уу, янжуургүй байна уу? Үл хамаарч. Зүгээр л сайхан амьсгалаа гүнтэй сайхан хурааж гаргаж дээлж явлаа. Тэр хэмийг асар богино хугацаанд хойроож олд юм аа. Тэгэхээр зөв амьсгалах аргачлалууд суралцах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Хамгийн энгийн зөв амьсгалах арга нь бол амьсгалаа хамраараа гүн авахд хэвлийгээрээ агаар хийгэн дүүргээд амьсгалаа буцаад хамраараа гаргахдаа хэвлийгээс бүх агаарыг гаргана гэсэн үг. Цээжээр бас хэвлийгээр амьсгална гэсэн үг шүү дээ. Хэвлийг гэхээр одоо амьсгалах эрхнийг та ярьж байна эсвэл гэж хотоод ярьж. Одоо амьсгалангууд нь чиг цээ төмбөлгөн гэсэн үг шүү дээ. Тэр хэвлийгээр амьсгалах гэж байгаа юм. Чи энэ амьсгалыг хэвлээ рүүгээ төгжээд амьсгалаа гаргахдаа бүх тэрхийг хэвлийгээсээ гаргана гэсэн үг. Тэгэхээр өөрмөн альва хоролцсон бухшмал хэм хүмүүний наран хүлдэнд хоролдож яддаг шүү дээ. Хэвлий тушаа, хүүс тушаа хүлдэн. Тэр наран хүлдэд хоримтлагдсан тэр хэмийг амьсгалаар нь цэвэрлж байна гэсэн үг. Тэгэхээр зөв амьсгалдаг хамраараа зөв амьсгалдаг өрсөд төдийлэн бушаад байдаг юм аа. Өөр арга гэвэл дуу хоор болох бас боллоо. болгох нэг арга байна. Дуу хоор бол илүүтэй хэм гэхээс нь илүүтэй хөвгтэй холбоотой. Сэтгэлийн хөг чавхтсыг нь хөглөж өгдөг гэсэн үг. Мөн өөрийн дотоод сэтгэлийн өрөнтэй нээж чадахгүй өөрөө өөрийгөө хүлцэх буюу үл хүндэтгэх өөртөө итгэлгүй байх үедээ дуу хоолдож чаддаг бай. Цолгоор хаадаг. Сэтгэлийн хүүг арвинтай байгаадаа гадагшаагаан чиглэлдээ тэр химийг гаргаж өн хоолоо гэж энэ хүлдээ сайхан цангинуулж энэ дотоод ирчмээ гадагшаа гаргаж чадвал хичнээн их өнгө алдсан ч тэр дуулалтын хүмүүс сонсоход нэг тийм таатай байдаг юм шиг байна. Тийм учраас Монгол тэнгэрүүд нь золгоод зорж илж байгаа өрсөдөө дуулуулаад байдаг юм тэр шүү дээ. Дотоод сэтгэлийн хөвгийг хөвлөхийн тулд. Тэгэхээр энэ хүмүүний өөрийгөө илэрхийлэх гол одоо хүмүүнд ч 7 хүлд гэж байдаг шүү дээ. Тэр гол хүлд нь хоолой хүлд гэж байдаг. Хоолой хүлд нь битүүмжлэгдэх, халив эргэлдэх, гэрэлт нь бүдгэрэх, үнэр нь алсуулдаад, эргэлт нь удаашраад, эсвэл буруу эргэлттэй болоод ирвэл тэр өөрөө нийхэм нэзлэх байр суурь өөрийгөө илэрхийлэх чадамж чинь алдагдаад ирнэ гэсэн. Аратны ертөнцид бол соёо гэсэн үг шүү дээ. Аратангууд соёо хулцсан байх тусам аал хүчрэхийг байж бие хамгаалах чадамж аримтай байдаг бол өмнөний хоолойны хөлд хүчрэх байх тусмаа эргэлт нь тэгш байх тусмаа л өөрийгөө илэрхийлэх болоод өөрөөлийг ойлгох зөвөр хүлээж авах чадамжтай л гэсэн. Тэгэхээр үүнийгээ хүмүүс хэлээрэн дүүргэлцэж хүүгэлцэж явуулдаг учраас хоолой хөлд нэлээд чухал байгаа гэж байна. За өнөө өрсөд нь дөрвөлжин болгодод өөр өөрийн орон зай байдаг шүү дээ.
Харин одоо дотроо олон өрөөтэй байх гэх мэт тийм үү? Тий. Тэгэх тусмаа үрсийн хоорондын харилцаанд хан үсэд байдаг. Харин Монгол гэлт бол тийм байхгүй шүү дээ. Бол тараал толгондох галаан тойроод л жаргал зовлон ан хаваалцаад. Тэнд бүх зүйл ил байдаг учраас. Эцэг ихэн нүрс байлчирсан хоорондоо нууж хаах зүйл байхгүй шүү дээ. Тэгэхэд ойлголцоход илүүтэй дэвтэй. За нэгэнтээ олон өөрөөтөө байгаад ховын онцой аримтай тийм өргөө хотод аж төрвөл энийг яаж засах вэ гэхээр өрсөд байна. 7 гарагта нэг удаа ч юм уу гэр бүлийн уулзалт бяцхан уулзалт хийж л ах хэрэгтэй. Нэг орон зайд уулзч. Тэр үед нь сайхан гал голомтын эзэдэн тусгаалan өр залж цэвэрхэн сайхан лаасаа тэнд нь үлч болно шүү дээ бодлоо. Сайхан дундаа сайхан лаасаадагсан уу зул байлж асаадагсан уу эсвэл жижигхэн толгонтор галаасаадагсан уу ямар ч л байсан галан хэмээн тэнд оролцоод байх ёстой. Ингээд гэр бүлийн уур амьсгал дээр галан хэмэнд нь илүүтэй зөөлөрч ямар тааж гисэн. Их хэмээн нэг 7 гарагта нэг удаа нийцүүлж явах хэрэгтэй. Мэдээж өрсөд нь өдөр бүхэн зоогийн ширээнийхэн ардын хоолнсан зоог бэлдэг шүү дээ. Тэгээд төдийл нэх очиг ядлаа ярилцдаг л үү яадаг үл. Ойрцоорлоо нэрнэ. Ойрцоорын зүйл ярилцсан шүү дээ. Харилцааны төвшөнд бол өнгөцхөн ойрцоорын өнөө маргадрын сургууль хоёул хаалаа бүүлгээл тийм зүйлийн талаар ярих нөхөс чин сэтгэлийн зүрхний яриа явагдахгүй шүү дээ. Тийм яриаг 7 гараг заавал нэг удаа. За бүр боломгүй гэвэл сардаа нэг удаа. Халуун зүрхний яриа дэлгэжил байх хэрэгтэй. Эн чинь бас голомтын заслал шүү өсөд байна. За одоо өгнө. Зан үйл талаас нь буюу хэмийн орон зайд хэрхэн яаж тэгшигдэх талаас нь жагаан зогс идэ өрмөн. За Монгол гэрийн бүтэцийг ажаад үзгэнэ. Үүдээр нь ороход хамгийн дөрөнд юу харагддаг вэ? Өдөр хамгийн түрүүнд хамарл харагдана да. Эсвэл гал голомт харагдсан шүү дээ. Гал голомт. Доошо бүхийгээд л ороход хамгийн дөрөнд тулга нь 100 нь ямар тайжсан гал голомт харагддаг шүү дээ. Энэ нэг хүчтэй өрмөн. Ойлова өөрөх бүлээ энэ орон зай хэмээх чинь өөрийн гэсэн хэмийн зохиролтой. Үүд нь голомттой шууд холбогддог юм аа өрмөн. Тэгэхээр үүгээр юу тайлбарлах гээд байна гэхээр үүдэн та нар маш цэвэр цэгцтэйхэн авч явах хэрэгтэй байдаг. Цэвэрхэн байх хэрэгтэй. Үүд чинь бохор болоод вогшмалтай харанхуй болоод агаар салхин өвчмгүй илдүү хог ношин дандарагдаад ундуу сүндөө байвал гаалын чинь голомтын чинь хэм тэр хэм дарагдаж ундуу сүндөө болно шүү дээ. Тийм учраас өрсөдөн голомтонд янз бүрийн цаг хүс залаад байдаг усуу. Жижигхэн хөрөө залаад байдаг. Зарим нь хонхоо яадал байдаг. Тийм үү? Үүдний цаг хүс гэдэг. Мөн өнөө хар дүнгөөр хийгдээд байгаа юм шүү дээ. Гэтэл хамгийн зөвхөн нь юу хэн дээ гэвэл үүдэн та нар цэвэр цэнцгээр өөрсдийн боломжийг хэрэг цэгцтэй байх хэрэгтэй. Эндээс л голомтын хүрээ хамгаалалт гэж чинь бий болно шүү дээ. Үүдээр чинь та өрсийн мөрөөр домнож өчнөө олон хэм дагаж орж ирдэг шүү дээ. Тэгэхээр үүд чинь цэгцтэй байгаад сахиул бүрэн бүтэн байх юм бол та өрсийн гаднаас чирээд авчрах тэр богшмол юмуд чинь тэр үүдэн дээр цэгцлэгтэй засраал юм гэсэн үг шүү дээ. Уяадах нь та өрс чинь гутлаа арчимгүйгээр гуталтайгаар шавалтаа гэр өргөндөө туучмгүй байдаг үстэй тийм үү. Хэмийн орон зайд тэрнтэй дүүцүүлээд ойлгочих. Уухан бодлоо. За. Энэтэй холбоотой нэг асуулт байна. Хүмүүс үүдэнд тавьдаг нь бас учиртай юу? Эсвэл ямар нэг алдаа байгаа юу? За, тойлох хэмээх чинь өөрөө болоод тусгал шүү дээ өрмөн. Тусгалыг та өрсөд ингэж явах хэрэгтэй.
тойлонд нарны гэрэл тус бол нүд чин яадаг. Гэлбэн. Илүү хурц болооч гэлбэдэг болсон. Тойлонд та нараа өөрийгөө тойлдоход сэвтэй байгаа сэвгүй байгаагаа хардаг болсон. Хардаг. Логон адил. Үүдэнд тойлоо байршуул. Тэр үүднээс олж байгаа тэр химийг тусгаж одоо ойлт өгнө гэсэн үг шүү дээ. Ингэсэнгээр тэр хим илүүтэй ариавчих гад байдаг. Тэр сүрэг хим байвал илүү ариавчих гад гэсэн үг. Тэр толийг яаж байршуулахаас хамаарна уу маань. Яг үүд рүүгээ харуулвала зохисгүй. Үүднийхэн хажуухантай байвал арай боломжийн их үү. Одоо энэ үлсүүд чинь гадуур гарч ажиллаад баймжуулахын тулд өөрийгөө төлдөх шаардлага хэрэгцээ гарна шүү дээ. Тэгэхээр толийг нь адаглаад үүд рүүгээ биш маань гэхэд хажууд нь тавьчихд болно гэсэн үг. Тэгэхээр би толио бас сайхан цэвэрлэж л байхгүй бол толчин сэвтэй болоод хагарахаа эсвэл яван нэгэн байдлаараа эмтэрхий байвал хэм хавагдалт бий болдож хэмийн задгаар л гэж чинь үүдэнд үдгээд байдаг юм шүү дээ. Охота. За алтагаа аллаа. Тэгэхээр та өрсөд юу нэ тохон дүрлгүүгээр сахиул хамгаалалт гэхээсээ илүү эхлээд өөрсдөөсөө шалтгааллах зүйлээ гэж. Эхлээд сайхан цэмцгэр байх хэрэгтэй байна. Цэгцтэй байх хэрэгтэй. Ариун цэврийг захих хэрэгтэй байна. Энэ бол тийм хэцүү зүйл биш шүү дээ, тийм үү? Тэгэхээр үүдэн сайхан цэгцтэй цэмцгэр байлгахад л болоод явчин шүү дээ. Тэгвэл одоо миний ойлгочоор өнөө цаг үед нэг гэр бүл болж байгаа элдв янзын асуудал эхний ээлжинд засалт хийя гэх юм бол үүдээ цэвэрлээд гэр орны цэмцгэр байлгаад явчихад ер нь бол эхний засал нь болж байна. Ой тэ энгийн шүү дээ өрөм. Та өрсөн аж ахуйн амьдралд нь өдөр тутамчин л байдаг шүү дээ. За тэгвэл үүдээ заслаа. За дараа чинь засал одоо юу бас эхлэх бол галаан аратан гэсэн үг шүү дээ. Голомтоо аратан гэсэн үг. Голомтоо арадаад галаан хүчжүүлээд ирэхээр тэр галынхаа хөг байна да. Өчөө нээр байж болж байна. Эсвэл тэр галын ичэд төлөөр нь гэрийнхэн гэрэл үздэг болон тохоонуудыг галынхаа төлөөр гэрэл үзүүлж тэр өгсөн хүмүүстийн задлаад тааруулаад явчихсан шүү дээ. За. Бод сэтгэл амар нар зүвдүүлчихгүй та өрсөд. Та өрсөн мэддэг хэрнээ мэддгүү жимшиг анзаардаг хэрнээ анзаардаггүй зүйлийн л талаар. Гэтэ ард нь юу болоод байдгийг л товчхон айлдах гал хичээж байна уу? Нохомсортойгоор л хийх хэрэгтэйсэн. Нохомсортойгоор ингэсэн үг шүү дээ. Нэг талаар бол ингээл эргүүлээ л да. За шоо цаашаа лавшруулад бодволоо. Энэ дөрвөлжин балгадууд чинь давхарлаж байгаа тийм үү? Тэгж байгаа. Энэ олон давхартай дөрвөлжин балгадууд чинь нэг үүд байж л таарна шүү дээ. Олон нийтийн дундын. Тэр үүдээ та нараа цэвэрхэн байлгахаас эхлэн шүү дээ. Тийм байна. Тэгүнгүй гэр ихэн болдог хогийг нь тэр үүдэн дээр овоолоод идэм байлээ шүү та орсод. Тэгэхээр ч одоо энэ байранд амьдарч байгаа хүмүүс тодорхой хэмжээнд хэмээн хамаарал өртөө л юм л дээ. Бие биедээ хамааралтай байдаг юм шүү дээ. Одоо жишээлбэл тэр бүгдээр өөрөөрсөн гэсэн тусаар Монгол гэрт амьдрах юм бол тэр нь харьцангуй гайгүй байх юм байна шүү дээ. Харьцангуй бие биенийхээ нөлөө нөлт нарай байгаа гэсэн. Үгүй яаж бодсон тийм биз дээ. Тэгтээ та нарыг Монгол гэрт амьдрах гэж тоолгаагүй шүү. Ер нь бол тийм байна л гэж хэлээд байгаа юм шүү дээ. Монгол гэрийн зохицолгоор асар их
он цагийн түүхэд шалгарсан хүндрэлтний хувьд хамгийн дээдийн сууц шүү өрсөд байна. Сонсол. Байгалийн салхин нар зүүн эргэж гардаг шүү өрсөд байна. Тэнд ямар ч болон тохоо байдгүй учраас илүү засал зан үйл хийхин шаардлага байхгүй гэдэг. Өөрөө айсаараа л хөглөгдөж, нарансаар нараад тэтгэгдэж, цэвэрлэгдээд орших шүү дээ. Ялч гэдэг. Өрхөөс хот хаалга нэгээд арчихад хамаг тэр доторноос чиг агаар солигдол Нээд. байхгүй болчихсон шүү дээ. Тэгвэл Монгол гэрийн голомтын засал нь ямар ах нь байна? Илүү дөт байх нь, хялбархан байх нь шүү дээ. Хаяа сохор галаад болчиход гэр болчихсон шүү дээ. Нээд. Энчин галын өөрийн амьд хөм гэж голомтон дүүргэж байгаа юм бос удаа. Галахгүй хахаар гэр бол гэр шиг Тийм шүү дээ. Жол асал Монгол бага асал за бүх асуудлыг шийдэх юм а гэхэд ерөнхийд бол харцангуй дээшлүүлж хөдөлүүлчих болох л байна. За голомтод хагарха хэмтэрхий болоод эдлэж боломгүй гэхдээ хайж гээж чадамгүй тийм зүйлс байдаг шүү дээ. Байдаг. Новшнууд. Тийм үү. Дөрөвхөндөө болондоо хүмүүн 5 мурд байдаг гэдэг эдийн мурд дээр би нэг тайлбарлажлаа байсан та. За санаж байгаа болоо. Савнаас хайларсан эдтэй байв гэдэг чинь новш цуглуулаад байдаг өсөд гэдэг. Тэгэхээр энгийн байх хэрэгтэй. Яагаад нэ гэхээр эдгээр зүйлүүд өөрийн эрчим, өөрийн дурсамжийг агуул байдаг учраас тэрнээс тэрийг нь дүүргэж тэтгэх хэрэг шаардлага хэрэгцээ гардаг юм шүү дээ. Дүүргэж чадамгүй болоо. Яанам. Химийн сан хүмүүс шүү дээ. Новшигтэй үрсүүд бол дэлэдэд их утсаартай л үгүй юм даа маань. Тэгэхээр чанартай аж төрөх хэрэгтэй өрсөд маань. Гарын айдаачих цөөхөн тооны баян хэрэглэгдэж болох зүйлийг л голомттой багтаахад болно шүү дээ. Бэлгэсэлт дорсомж гэдэг сэтгэл дайрах юм бол байгаа гэдэг. Байж болно. Тэнийг юм болоо. Та усууд дээдэргүй сэтгэл чинь ойр байдаг учраас сэтгэлийнхээ хэмээл тэтгэхэд л өгөө аваагаа хийгээд л байна шүү дээ. Харилцаа. Жохон удаан хэрэгэлсэн болохоор тэгээд сэвтцсэн байх тал байгаа гэдэг ба тийм. Хагаар зэмтрэх тийм зүйл байна шүү дээ. Дутуу байх ч юм уу. Хайч чадахгүй. Тэгэхээр зөрөгтэй тийм зүйлүүдийг нь сайхан задралт нь оруулаж хэмийн дараачийн дэгдэлт нь оруулаж мэмийн мард болох нь шүү дээ. Тийм ээ. Энгийн сайхан аж төрөх хэрэгтэй байна да өрсөд. Хэрэглээг ч л дааж л байвал боломжсуу да. Зөөсөөр тийм ээ. Тэгээ яг өөр нэг санааг бол за жишээлбэл за би байранд амьдралаа гэхэд хамгийн цонхоо ангид дэлгээд агаар салхи оруулахад бас тодорхой хэмжээнд тэр богшмолыг гаргаж гин гэж ойлгож болох уу? Болоо яг хормон. Хийгэр нь дамнуулаад үргэж шоо юм шүү дээ хормон. Тэгэхээр энэ өөрөө их энгийн сэдв байгаа зүрх. Уулна л нэг талаараа. Гэхдээ нөгөө талаар бас л их төвөгтэй сэдвүүд хүмүүсийн хоорондын харилцааг бие биенээ ойлголцсон гэх асуудал чинь бас л их төвөгтэй шүү дээ. Энэ яах гээд байгаа юм бэ? Эсвэл гэж найдаж гаргаж захтай ячаад өөдөөс ус цацах ч юм уу. Тэгээд тэрэндээ гомдно гэх мэт асуудал бас
талтай л асуудал. Тийм учраас 7 гарагтаа нэг удаа бүр боломгүй сардаа нэг удаа гэр бүлийн уулзалт хийж дотоод сэтгэлээ уудалж тэр зүрхний чин халуун яриа дэлгэх хэрэгтэй байдаг юм шиг байна. Чин зүрхний халуун яриа дэлгэх тэр боломжийг нь өнөө нартад ингээ ажиад гараад байхад зуны дэлгэл цагт нь байгалийн сайхныг үзээд гэр бүлээр аялаад байдаг шүү дээ. Тэр үед л дэлгээд байдаг шүү дээ. Найд. Тэгэхээр улсууд мань гэр бүлээрээ сайхан өдөөхөр Монгол орныхон үзэж харахыг хүссэн сайхан байгаль газар орон зайг нь үзэнгээ сэтгэлийн яриагаан дэлгээд лээ. Энэ голомтынхаа химиг уул усны химээр сөвлөлт үйлжил тэтгэж баяжуулаад дурсамжаа харимжуулаад байвал сайхан шүү дээ. Тэгэнгүй энэ тентэн хогийг нь хаяад л уул усны хараалыг бараад яана тэ өсөд. Танаа гэлт чинь хүмүүн олж ирснэ эдэж явуулсан юмынхаа хогийг шууд хаяад гараад явал хинчиг уурсан тийм үү. Тэр нь тайлаад шүү дээ. Мөчгөөс оронхонхоо уул усна. Сальдаг хайрхтын эцдүүд уудам толнотог. Алтан шаргал говна. Хөвчөд тайган бол таар эзэнтэй байт юм шүү дээ. Харж хандах. Тэдрийг та нар хүндэтгэх хэрэгтэй байна. Ерөөсөө Монголын гүн ухаантай альва бүхэн эзэнтэй байж хариуцах орон зайтай байдаг гэдгийг уламжлал өв соёлд та үрсэрвэ жаахан тархиа ажиллуулад аживала. Тэр өв уламжлалын чинь цаана саний яриад байгаа зүйлүүдийг өөрсдийн гаргалгаагаар харж шүү дээ. Тэгэмгүй хүмүүний ам дамжсан тэр уул усан тиймэн идеон дан дуртай юм гэлэн нөө заагаад тэрийг юуж бодлоо өргөждөг. Амтай харьцаа байна уу тэнд? Баян муу авсан. Яагаад энэ идеон данд нь дуртай байдаг хүлээ гэдэг жаахан бодоход за тэгвэл түүн дээр нэмэрлээд би ингээд жаахан засаад эсвэл нэмэрлээд дэлгэрүүлээд идеондаа гин сайхан өргөчих юм бол майтаа гэд өөрөмсөл чанд болоо. Эн чин сайхан Монгол сэтгэлгээ шүү дээ өрсөд байна. Тэнгүү улсууд энэ Монгол сэтгэлгээгээ хитрхи буруу аштаад бусдын амьдрал хошууд өрөөд байна шүү дээ. Зөв ашиглах хэрэгтэй шүү дээ. Тийм үү? Хэрэг дуртай бас байдаг шүү дээ Монгол улсууд чинь. Тэрнийх тэгсэн эннийх ингэсэн амьдралд нь аж ахуйд норолцоод болоо. Тийм үү? Тэл мөн чанар нь тийм шүү дээ. Өөрөмсөйд сэтгэлгээ нь байдаг учраас дааж тэрийгэ буруу аштаад болохоос. Дааж тэр сэтгэлгээ нь одоо нийн цаг үеийн нийгмийн цаг толголтоор халагдаад байна ормын. Дөрвөлжин бол одоо хашигдаад байна ормын. Хөршөөж танихаа байсан байх шүү дээ таарсаад. За хөршөөн байгаа гэхэд голомтынхаа үрсээч хүртэл танихгүй болсон байх шүү дээ. Сайн ярихгүй байгаа болохоор. Нэ ямар ч чи мах цасны минь тасархаа тэндээ аж тэр бодлоо. Гэтэлтэй дотоодод юу болоод байгааг нь мэдэхгүй. Танихгүй болтлоо холдсон байх шүү дээ. Тэгэхээр өнөө нийгэм цаг одоо төрийн зохион байгуулалтаар энэ асуудал хөгжлөлтийг харилцахын тулд хаврын баяр буюу цагаан сарыг хийгээд байдаг чинь бас тийм учиртай. Ахан дүүс нь бие биенийгээр олж гарч бие биенийхээ ахуй амьдралыг л мэдлцээд байдаг шүү дээ. За голомтын хүрээнд болоо. Өнөө цагт нөвөн миний хөг хэмээр айлтгах тийм байна да урман. Айлтаад өнцөг булангаас нь өгүүлээд л байвал өргөн хүрээний их урман.
Ерөнхийдөө бол тийм байна та.